Үндэсний бичиг соёлын жил 2024. Сахиусан дарих. Ногоон цагаан дарих магтаал. Энэхүү магтаалыг 20 дугаар зууны эхэнд гэвш, шагж, өчүүхэн цаасанд шахаж бичсэн байна. Шагж гэвшийн тус бүтээлийг Эрдэмтэн зохиолч Дамдын сүрэн олон жил хадгалж байгаад улсын номын санд ховор хуучин ном судрын тусгай үзэсгэлэнгийн танхим байгуулахад буюу 1980 оны 10 дугаар сарын 24-нд бэлгэлжээ. Төвдийн сав үсгээр 79 мөрөөр маш өчүүхэн зайд улаан шунх хар бэхийг алаглуулан үлэмж чигжүү бичсэн бөгөөд төвд хэлний 62 шүлэг буюу бадаг, 250 шад буюу мөр, 5718 үсгийн тэмдэгт 2510 цэг шадыг багтаажээ. Монгол улсын засгийн газрын 2002 оны 118 дугаар тогтоолоор Монгол улсын түүх соёлын хосгүй өнөт дурсгал зүйлийн жагсаалтад 2014 онд ЮНЕСКОгийн дэлхийн дурсамж хөтөлбөрийн Аз намхан далайн бүс нутгийн баримт төдөвийн жагсаалтад тус бүртгэгдсэн. Сахиусан дарих.